Сайн байцгаана уу сурагчдаа. Өнөөдрийн хичээлээр эсэлтийн ерөнхий шалгалтын агуулгад тохиолддог биномийн задаргааны ерөнхий гишүүний томьёог хэрэглэх бодлогуудыг авч үзлээ. Ингээд биномийн задаргааны талаарх ерөнхий ойлголтоо товч эргэж саная. За бид А дээр нэмэх нь Б-ийн 1 зэрэг, А дээр нэмэх нь Б-ийн квадрат зэрэг, А дээр нэмэх нь Б-ийн куб зэргийн задаргаануудыг хураангуй үржүүлэхийн 7 томьёон явсаар маш сайн мэддэг. Тэгвэл А дээр нэмэх нь Б-ийн 4, 5, 6, 7 гэх мэтчлэн зэргийн задаргаануудыг цааш үргэлжлүүлэн үржих зарчмаар гаргаж ирж болно. Гэх мэтчлэн А дээр нэмэх нь Б-ийн n зэргийн задаргаануудыг биномийн задаргаа гэж нэрлэдэг. За биномийн задаргааны дараагийн мөрүүдийг бид бичихийн тулд А болон Б-ийн зэргийн илтгэгчийн зүй тогтол болон АБ-гийн өмнөх коэффициентуудын зүй тогтолыг олж харъя. За эндээс А-гийн зэргийн илтгэгчүүд нэгээр буурч Б-гийн зэргийн илтгэгчүүд нэгээр өсөж байгаа нь харагдаж байна. Жишээ нь 4-р мөрөнд А-гийн зэргийн илтгэгчүүд 4, 3, 2, 1, Б-гийн зэргийн илтгэгчүүд тэг 1, 2, 3, 4 гэж бичигдсэн байна. Мөн жишээ нь 4-р мөрний А болон Б-гийн зэргийн илтгэгчүүдийн хэлбэр 4-тэй тэнцэж байна. 3-р мөрний А, Б-гийн зэргийн илтгэгчүүдийн хэлбэр 3-тай тэнцэж байна гэсэн зүй тогтоодыг бид олж харлаа. Үнэхээр бид А дээр нэмэх нь Б-гийн 5 зэрэг буюу дараагийн задаргааны А, Б-гийн зэргийн илтгэгчүүдийг бичихэд төвөггүй гэж харагдаж байна. Мөн А, Б-гийн өмнөх коэффициентууд буюу биномийн коэффициентуудыг ялгаж харъя. Эндээс ийм гурвалжин үүсэж байна. Энэ гурвалжныг Паскалийн гурвалжин гэж нэрлэдэг. Паскалийн гурвалжны зүй тогтол бол нэг мөрөнд байрлах дараас нь 2 тооны нийлбэр доор нь буюу дараагийн мөрөнд бичигдэж байгааг олж харж байгаа байх. Ингээ Паскалийн гурвалжны зүй тогтлосоор дараагийн хэдэн ч мөрийг үргэлжлүүлэн бичих боломжтой. За ингээд А, Б-гийн зэргийн илтгэгчүүдийн зүй тогтол болон Паскалийн гурвалжныг ашиглаад биномийн задаргааны дараагийн мөрүүдийг бид бичих боломжтой боллоо. Жишээ нь А дээр нэмэх нь Б-гийн 5 зэргийн задаргааг багш нь бичлээ. А-гийн зэргийн илтгэгчүүд 5, 4, 3, 2, 1 тэг гэх мэтчлэн буурсан байна. Б-гийн зэргийн илтгэгч тэг 1, 2, 3, 4, 5 гэж бичигдсэн байна. Мөн өмнөх коэффициентууд нь Паскалийн гурвалжны 5-р мөрөнд орших тоонуудыг бичих боломжтой. Ингээд бид Паскалийн гурвалжныг ашиглаад биномийн задаргааны дурын задаргааг хийж болох боловч А дээр нэмэх нь Б-гийн 100 гэх мэтчлэн их зэргийн задаргааг бичих, түүний голын гишүүнийг олох, дурын гишүүнийг олох гэх мэт асуудлуудыг шийдэхэд Паскалийн гурвалжныг ашиглаж болох боловч маш их төвөгтэй, ажиллагаа ихтэй, өөрөөр хэлбэл Паскалийн гурвалжны 100 хүртэлх мөрүүдийг бичиж мэдэж байх ёстой болно. Иймээс багш нь биномийн задаргааны ерөнхий томьёо болон биномийн задаргааны ерөнхий гишүүний томьёог танилцуулъя. За биномийн задаргааны томьёо болон биномийн задаргааны ерөнхий гишүүний томьёоны гаргалгаа болон хичээлийг 11-р ангид үзсэн байгаа. Жишээ бодлого авч үзье. Жишээ 1. Биномийн задаргааны x-ийн 5-ыг агуулсан гишүүний дугаар хэдвэ? Энэ бодлого нь эсэлтийн ерөнхий шалгалтын 2007 онд ирсэн бодлого байна. Ерөнхий гишүүний томьёогоо ашиглана. За ерөнхий гишүүний томьёон дээр орлуулан бичиж өгсөн байна. А-гийн оронд язгуурын дор x, Б-гийн оронд кубын язгуурын дор x-ний нэгийг орлуулж өчнэ. Мөн n-ийн оронд бидэнд 15 байгаа гэсэн үг. За энэ бодлогыг цааш үргэлжлүүлэн бодох нь илтгэгч тэгштгэл бодох руу шилжиж байгаа. X-ийн 5-ыг агуулсан гэсэн учраас x тэнцүү 5-тай, x-ийн 5 зэрэгтэй тэнцүүлж өгөх нэ. Бодлогын бодолтыг нэг бүрчлэн дэвтэртээ хийгээд яваарай хүүхдүүдээ. Эндээс k тэнцүү 3 буюу t 4 буюу 4-р гишүүн гэсэн хариу гарна. Дараагийн бодлого. Биномийн задаргааны эхний 3 гишүүн ийм байсан бол мэдэгдэхгүй байгаа А, Б, С-ийн утгыг олох нэ. За эхний 3 гишүүнийг ерөнхий гишүүний томьёогоо ашиглан бичсэн байна.
Эндээс цааш үргэлжлүүлэн бодоод C6-аас тэг, C6-аас 1 гэх мэтчлэн өмнөх коэффициентуудаа бодож гаргана. Мөн бидэнд өгөгдсөн x-ийн 6 зэргийн өмнөх коэффициент бол 64 байгаа тийм ээ. Тэгэхээр a-гийн 6 зэргийг 64-тэй тэнцвүүлнэ. B-гийнх болохоор x-ийн 2 дугаар гишүүн нь хасах 576-тай тэнцэнэ. За 3 дугаар гишүүн нь C-тэй тэнцэнэ. За энэ тэнцэтгэлүүдээс B-д тэгштгэлүүдээс A тэнцүү 2, B тэнцүү хасах 3, C тэнцүү 2160 гэж гарнаа. Бодлтыг дэлгэрүүлэн сайн бодож аваарай хүүхдүүдээ. Дараагийн бодлого. Биномийн задаргааны x-ийг агуулаагүй гишүүнийг ол. За энэ 2010 оны эсэлтийн ерөнхий шалгалтын жишг сорилт ирсэн бодлого байгаа. Ерөнхий гишүүний томьёогоо ашиглана. Томьёон дээрээ орлуулна. Бидэнд C n-ийн оронд 6. За a-гийн оронд x, b-гийн оронд x-ний 2 гэсэн өгөгдлүүд өгсөн байгаа. X-ийг агуулаагүй учраас x-ийн тэг зэрэгтэй тэнцвүүлнэ. За энд бяцхан алдаа гарсан байх шүү хүүхдүүдээ. X-ийн 6-аас хасах нь 2k тэнцүү x-ийн тэг зэрэг гэж бичигдэнэ. Эндээс зэргийн илтгэгчүүдээ тэнцвүүлээд k тэнцүү 3 буюу за биномийн коэффициент буюу өмнөх коэффициентийг бас бодож гаргаж ирлээ. Эндээс 4-р гишүүн нь x-ийг агуулаагүй гишүүн болох нэ гэж гарч байна. За ингээд олж авсан мэдлэгээ ашиглаад дараах бодлогуудыг бодоорой. Анхаарал тавьсанд баярлалаа.